Нэг насны дотор байгаа одоо хүүхдэд бол эхийн хайр сүү хоёр бол маш чухал. Зарим үед эхийн хайр бол цүүнээс илүү гарна гэж ойлгож бас болох юм байна. Ер нь хүүхдийг бол тийм ээ хайрлах, инкрүүлэх, тэр үг хэлж ойлгохгүй ч гэсэн түүнтэй ярилцах, түүнийг одоо илж өгөх, таалах тийм ээ. Энэ бол маш их чухал юм. Эхийн хайр бол одоо юугаар ч одоо түүнийг ордуулж чадахгүй. Энэ эхийн хайрыг одоо ингэ таалах, ярих гэдэг юм уу ингэж ойртсноос бол одоо хүүхдийн биеийн дотор хүртэл одоо олон зүйлийн сайн химийн бодис үүсэлээд тэгээд тархиных нь хөгжилд хүртэл одоо маш сайн үйлдэл үзүүлдэг. Энийг одоо олон талын судалгаанууд байна л дээ. Тиймээс хүүхдийг илүүхэн одоо тэврээд таалаад заавал тэврээд бай гэсэн асуудал биш л дээ. Тэр чинь бол зогстой байх хэрэгтэй шүү дээ. Гүү бол хүүхдийг тэврээд сурагчдаараа тэврэхгүй бол уйлаад байдаг байхгүй. Хүүхэд уйлах хамаагүй. Тэр уйлах чинь бол их эрүүл үйл ажиллагаа байхгүй. Уушгин сайн болно, амьсгалын сайн болно, бас нэг зүйлийн тамирт гэж жаал зогсчих байхгүй. Гэвч бол уйлахгүй үед нь сайхан тэврээд тэр сайхан таргуулзуулаа, сайхан инээлгээ тоглоод ингээд энэ бол нэг зүйлийн сайн сэтгэл зочрол байхгүй. Ер нь хүүхдийг багаас нь одоо олон зүйлийн ийм сайн сэтгэл зочролтой байх хэрэгтэй л дээ. Эхийн хайрын чухал талаар би бас нэг жишээ хэлье гэж бодож байна л дээ. Энэ олон жишээ байдیں۔ За нэг жишээлбэл нэг ийм самжныг одоо энэ нэг эхийн бол ингэж орлуулж байгаа байхгүй. Адилхан ийм самж төрсөн самжуудыг байна штэ. Нэгийг төмөр ихт хийгээ, нэгийг хөвөн их хийгээ, нэгийг өөрийнх нь ихтэй хамт байлгаад инхтэл энэ самжных нь бол өсөлт боожил тэр ой докторт бүх тал нь адилгүй байна гэж байгаа байхгүй юу. Тэр төмөр ээжтэй хүүхэд бол ерөөсөн тэр ой тогтоолт нь хөгжихгүй байна гэж байгаа байхгүй. Иймээс эхийн хайр их чухал байдаг. Энд би нэг онцгойл нэг зүйл жишээ хэлээ л дээ. Дэлхийн 2 дугаар дайны үед одоо энэ Германы дан хийгээд одоо олон нялх хүүхдэд гарсан байна. Энэ нялх зарай хүүхэд нэрээ хүүхдийг яадаг ихтэй тэр нөгөө чуганцын сүмд аваач гэдэг юм л дээ. Тэгээд аваачиж өгөөд хамгийн сайн шимт хижээлэр хижээгээд багт л ондорлт нь бараг 80% хүрэхгүй байна гэж шүү дээ. Ингээд одоо ямар арга байна? Ингээд судалгаа хийж үзсэн бол ганцхан юм дутчих. Эхийн хайр дутчих гэж ойлгосон. Ингээд тэр сэтгэлж үз. Тэгээд тэр чуганцуудыг бол яасан бол энэ хүүхдүүдийг өглөө оройдоо заавал хүүхэд болгоныг 20 минутаас дээш тэврэж инкрүүлэх хэрэгтэй гэж эхийн хайрыг өгөх хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээд үүнээс ийм үйл ажиллагаа явуулснаа дараа ямар хөрөлт гарсан гэвэл ондорлт нь 80% хүртэл өссөн гэж байгаа байхгүй юу. Ийм амар байдаг байхгүй. Эхийн хайр чинь баг сүүнээс давж яах гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ хайр гэдэг хүн гэдэг амтан бол ер нь тэгэхээр амтан гэдэг бол хайрын дунд байх дараа л тэр бүх үйл ажиллагаануудаа сайхан явуулж байдаг. Том хүн уурлаад байвал тэр яа гэвэл ууралснаас болоод тэр дотоод үйл ажиллагаанаас системууд нь шануурал учирдаг байхгүй юу. Тийм ээ. Хүүхдүүдийг баярлалтаар сайхан баяртай байдаг, эрүүл өсдөг, ном эрдэм их сурдаг. Тийм ээ. Настайчууд одоо баяртай байхтаа бие нэрүүл байдаг. Энд чинь ингээдэр хүн гэдэг чинь бол хайраас одоо ерөөсөн салж болдгоо амтэн. Насан туршдаа хоёр зүйлээс салж болохгүй гэж нэг нь сүү гэж сүүн дотор хоёр зүйл хувааж байгаа байхгүй. Нэг нь бол эхийн сүү байна тийм ээ. Тэрний дараагаар одоо эхийн сүүгэд аснаа дараа бол амтны сүү байж болно. Ургамлын сүү тэр буурцэг байж болно. Буурцэг чинь маш сайн. Бас нэг нь бол хайр байхгүй. Хүн хайраас салчих юм бол яадаг вэ? Хайраас их тусгаарлагдаад ирэхээр сэтгэл зүйн хямрал үүсдэг. Тэр хүнээс сэтгэл зүй эрүүл бус болж хувирдаг. Ингээд л одоо олон зүйлийн асуудал уйдрлах зовоолох тэгээд энд үл одоо тэр мэдсэл мэдрэлийн өвчин олох ийм олон асуудлууд ар араасаа цаашаа үүсч эхэлдэг байхгүй юу. Тийм болохоор одоо эхийн хайрууд маш чухлаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь эхийн хайрыг зөв зохистой сайн өгөн 6 насны дотор маш чухал гэдэг байхгүй юу. Тэгвэл одоо ундраа дуусчгүй тийм сэтгэлийн тамиртай аваад барагдчихгүй сэтгэлийн хүчинтэй хүн болдгоо гэж хэлдэг. Энэ бол их зүйтэй юм байгаамаа. Тиймээс хүүхдүүдээ сайхан хайрлажээ. За баярлалаа.